засвар үйлчлэгийг бол тухайн үед нь шууд тэр доор нь хийгээд өгчдөг. Өнөөдөр хэрвээ дуудлаа гэхэд маргааш шууд тэрийг хийгээд өгчдөг. Тэр нь амар даваа талтай юм байна. Энэний ер нь бол агааржуулалтын хоолойны энэ системүүдийн бүгдийн энэ хайч үүргүүрээр GCB-гийн хайч үүргүүрийг ашигласан. Тэгээ энэ перм ухсрагтай болохоор GCB-гийн телеандр болон атбишгийн хослуулан ашигласан байхгүй. Тэгээд блокны үүрлэг болон дээшээ гарах материал, доошоо оруулах материал, хадны материалуудыг бүгдийг нь шууд GCB-гийн телеандр болон энэ хайч үүргүүрийг ашиглаа явсан. Тэгээд амнууны одоо энэ заслын таасны шагрын явцсан байгаа шүү дээ. Энийг болохоор энэ хайч үүргүүр дээр шууд хайч үүргүүрийг ашиглаад шүршлийн ажиллаа хийж байгаа сүүлдэн цэвэрлэгээ хийсэн байна. Манай компани нэг давуу тал чинь гэхдээ юу гэдэг вэ? Ямар зүрийн нэг засвар үйлчлэгийг бол тухайн үед нь шууд тэр доор нь хийгээд өгчдөг. Өнөөдөр хэрвээ дуудлаа гэхэд маргааш шууд тэрийг хийгээд өгчдөг. Тэр нь амар давуу талтай юм байна. Санаа намайг Мөнхөрдөн гэдэг. Би Уран констракшны талбай инженерээр ажилладаг. Одоогоор энэ UG мотор төслийн талбай инженер хийгээ явж байна. Тэгээ манай төсөл маа 2024 онд анх үндсэн суурай тавьж эхэлсэн байгаа. Энэ дээр анх эхэлж байхад GCB брэндийн телеандр гэдэг тоног хэмжээг ашиглаад суур болон багнаа суурьуд болон дамнуунуудын ажлуудыг бүгдийг хийж дуусгасан байгаа. Гадна цэвэрлэгээ болон дотор цэвэрлэгээнүүдийг бүгдийг нь GCB брэндийн телеандрыг ашиглан бүрэн хийж дуусгасан. Тэгээ мөн барилгынхаа дамнруу болон дээврийн ажлууд цутгалт мөн арматур зэрэг ойр зүрийн жижиг сажиг ажлуудыг бүгдийг хийж дууссан. Ер нь бол манай барилгын 60-70% нь хийж үзсэн гэхэд хэлцдэг байхаа. Манай компани UL компанитай хамтран GCB брэндийн тоног төхөөрөмжийг ашиглаад 2022 оноос хойш хамтран ажилласан байгаа.